Нийтийн тээврийн болгын газрын тээвэр зохицуулагч инж жаргал мэдээлэл хүргэж байна. Зорчигчдоос ирдэг дийлэнх санал гомдол бол автобус нь тухайн зорчигч эд зүйлээ гээсэн орхисон тохиолдлууд нэлээдгүй ирдэг. Жишээлбэл М1 чиглэлд эд зүйлсээ хайсан тухай иргэд мэдээлдэг. Тухайн чиглэлд нь өдөрт 70 гаруй тээврийн хэрэгсэл ажилладаг учраас хэн шалгахад удаашралтай байдаг. Тийм учраас иргэд зорчигч нар юун дээр анхаарах вэ гэхээр суусан автобусныхаа гараж дугаарыг сайн тогтоох. Автобусны артал болон баруун зүүн гэсэн гурван талд тухайн тээврийн хэрэгслийн гараж дугааруудыг бичсэн байдаг. Мөн арталт нь улсын дугаарыг бичсэн байдаг. За тухайн иргэн суусан автобусныхаа гараж дугаарыг мэдснээр хайсан гээсээ эд зүйлсээ төрөн шуурга олж авдаг байгаа. Тиймээс иргэд та бүхэн хайсан гээсээ эд зүйлсийнхаа талаарх мэдээллийг манай 70 4 40 40 дугаарч мэдэгдэж хайсан гээсэн зүйлээ төрөн шуурга олж аваарай.